Чөлөөт үн гэдэг бол ерөөсөө төр засгаас хараад бусаар тогтж байгаа л үнийг л чөлөөт үн гэж байгаа шүү дээ. Ерөн зүгээр тэр үнэтэй ноцлох ямар шаардлагатай. Үнэхээр энэ ард түмэн ядуу учраас энэ цахилгааных нь үнийг, бензинийх нь үнийг, талхных нь үнийг, махных нь үнийг, байшингийнх нь үнийг ч гэдэг юм барина гэж яхахаа оронд намайг баян болгоё гэвэл яасан энэ төр ер нь 5-7 ордыг ард түмдээ хуугаа өгчвөл тэр идэж уугаад байгаа тэр ордыг ард түмдээ өгчвөл бид нар 100 мянган доллартай болно шүү дээ. Хүн бүхэн шүү дээ. Зүгээр ингээ гудам баг. Нөө хил байхгүй шүү дээ. Нөгөө байшингийнхаа булан торол нөгөө Австрал руу орчин. Тэнд төмс 1 евро хэлнэ. Яг байрныхын доотлын юун дээр болохоор нөгөө 5 евро нөгөө хил төмсөн. Тэгэхээр уг нь одоо Монгол хүний сэтгэлгээ бол би бол одоо байшингийн булан дээр байгаа 1 еврогийн төмс авмаар байгаа байхгүй юу? Одоо миний сэтгэлгээ бол гадаад улсаас авах гэдэг шүү дээ. Гэхдээ би бол хямдаа бодоод тэр байшингийн булан дээр байгаа, байшингийн доор байгаа дэлгүүр хоёроос би 1 еврогийнх нь авмаар байгаа. Тэгэхээр Швейцар хүн ерөөсөө тэр 1 еврогийн төмсийг авдаг. Доошоо буугаад 5 еврогийнхаа төмсийг авдаг. Тэрний ардтал юу вэ гэхээр үнэтэй нь хамаагүй энэ бол миний төлсөн зардал энэ Швейцар улсынхаа нутаг дэвсгэр дээр шингэн Швейцар хүний орлого болно. Швейцарын одоо татврын гэдэг юу гэдэг тэр системд ингээд хувь нэмрээ оруулж ийн гэж тэгж үздэг. Баахан төмрийн дараа нь сэргэн босголт явуулсан нөгөө барааны үн замбраагүй өслөө энийг үний асуудлыг шийдэж өгөөч гэж санал тавьсан ширифтэй. Тэр кейс биш. Тэгээ нөгөө гал гараад барилгын материалын үн бүх байшин шат. Дахиад байшин тэнд бөөн байшин засан шүү дээ. Тэгсэн барилгын материалын үн хэд дахин өсөд. Тэгэд ерөнхий прокурорт гомдол гаргадаг юм билээ Америкчууд. Цагдаад биш. Тэгээ ерөнхий прокурортой гомдол гаргасан. Ерөнхий прокурор нь бол юу ийм байр суурьтай байж байгаа. Яг хөө тэгээ үн өсвөл тэгэл бусад мужууд чи ашигтай байна гэдэг наашаа юм авчраа зараад тэгжтэл буугаад бүр тэрнээсээ ч доошо буу штэ. Жоо харж ий. Тэгэхээр энэ тэр эрэлт нийлүүлэлт гэдэг юм чинь тэр үнийг ингээ хөдлөж байгаа штэ. Тэ? Эрэлт өсөх юм бол үн өснө. Эрэлт багасах юм бол тэ үн. Тэгэхээр эрэлт өсгөр үн өснө. Тэгэд үн өслөө гэдгийн гут эн чинь нөгөө үл үзэгдэж гарна ажиллах боломж нь ахгүй. Ой тэнд амар үн өссөн гинэ тэ. Тийшээ авчиж энийг энд зарагдахгүй байгаа бид нэр баг үнээр зарах махааслахаас тийшээ очиж зараа гээл ерөөс. Олон асар олон. Тийм тэгээд ингээд үл үзэгдэж гар ажиллаж байгаа механизм л ерөөсөө тэр. Тэнд үн унччихын тийшээ явах хэрэггүй. За өнөөдрийн сэдв чөлөө түүний хувьсгал гэдэг энэ шинэ хувьсгал ном дээр байгаа нэг том сэдв байна тий. Ер нь энэ чөлөө түн гэж яг юу юм бэ? Үн гэж юу юм бэ? Үн гэдэг тодорхой юм чи. Чөлөө түн гэдэг бол ерөөсөө төр засгаас хараад бусаар тогтж байгаа л үнийг л чөлөө түн гэж байгаа шүү дээ. Яагаад энэ чөлөө түн гэдэг ойлголт одоо гарч ирээд байна? Чөлөө түн гэдэг ойлголт чинь 1776 онд бичигдсэн Адам Смитийн үндэсний баялаг гэж номтой холбоотой байхгүй. Тэгээд Адам Смит чинь тэр чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж онолыг гаргаж ирлээ шүү дээ тий. Тэр чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдэг дотор чинь чөлөө түн тий. Эрх чөлөөтэй үнэ тогтоон шүү. Эрх чөлөөтэй арилжаа худалдаа хийн шүү. Эрх чөлөөтэй компани аж ахуй байгуулна шүү. Эрх чөлөөтэй өрсөлдөн шүү. Эрх чөлөөтэй өмчлөх хэрэгтэй байна шүү. Эрх чөлөөтэй ажил хөдөлмөрөө сольж болно шүү. Эрх чөлөөтэй ажил мэргэжил эзэмшиж болно шүү. Эрх чөлөөтэй сонголт хийж болно шүү. Аль барааг авах вэ те? Эрх чөлөөтэй сонголт хийж болно шүү. Эрх чөлөөтэй тэр хаана гоё бизнесмен тийшээ очиж ажиллаж болно шүү. Шилжин сууршиж болно шүү. Эрх чөлөөтэй. Гэт баахан юм эрх чөлөө байхгүй. Тэгэд баахан юм чөлөөтэй гэдэг юмнууд орцсон учраас чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдэг. Тэгэхээр энэ чөлөөт гэдгийг авч хайчаа зах зээлийн эдийн засаг гэдэг байгаа байхгүй. Тэгж ярих юм бол бүр чөлөөт өрсөлдөөнд зах зээлийн эдийн засаг гэж юм эдийн засгийн системийг л тэр хүн санал болгосон. Тэр номын уншаал үзэх юм бол яг энэ сая миний ярьсан баахан эрх чөлөөтэй байх эрхүүдийн тухай л байж байгаа. Адам Смитийн тэр энэ ном бичигдсэний дараа эдийн засаг дахь төрийн оролцоо хязгаарлагдсан. Нөгөө төр эдийн засгаа удирдах шаардлагагүй үл үзэгдэгч гар эрэлт хэрэгцээ үнийн өөрчлөлт энэ гурав чинь
төрийн оролцоогүйгээр эдийн засгаа удирдах явчих юм байна. Төр хязгаарлагдмал болсон учраас хувийн бизнесүүд маш сайхан хөгжөөд Англид аж үйлдвэрийн хувьсгал ялж байгаа хгүй. Одоо тэгэхээр нөгөө талд нь бас юм байгаа шүү дээ. Одоо социализмд бид нар байсан. Бүх юмын үн тогтоодог. Социализмд. Энэ социалист үн гэж одоо юм бас ойлголт байж болох уу? Бага байлгүй яг социализм чинь нөгөө нэг чөлөөт өрсөлдөөн зах зээлийн эдийн засаг гэдэг чинь оюун ч муухай муу юм байна, арчаагүй юм байна. Энэ худалдааны эрх чөлөөт үн мөн гэдэг чинь энэ англичуудын империализмыг л одоо дэмжсэн юм муухай зүйл гээд. Тэгээд төрн төлөлгөөт эдийн засаг, төвлөрсөн төлөлгөөт эдийн засагтай бай гэдэг юм германчууд гаргаж ирээд тэгээд энэ социализм гэж юм үүсээд тэгээд тэр социализм бол ингээл бүх үнийг тогтоодог байсан. Одоо бид нар жишээ нь өөрсдөө социализмд байсан учраас сайн мэдэн шүү дээ, тий. Автобусны билет 50 төгрөг байна шүү. 50 мөнгө байна шүү. Гөөхий 60 мөнгө байна шүү. Бензин төгрөг 10 мөнгө байна шүү. Улаан ус төгрөг 20 мөнгө байна шүү. Элсэн жихэр 4 төгрөг байна. Нөгөө 9-ийн тоос 45-ын гутал мотл гэл ингээд хиллгүүд одоо хүртэл яваад байгаа шүү дээ. Тэр чинь ингээд ерөөсөө бүх үн ханш цалин мөнгө төгрөг зээл хүү бүгдийг ингээд төрөөс үн тогтоодог. Энийг төвлөрсөн төлөлгөөт эдийн засаг гэж. Тэгвэл эндээс дахиад өөр нэг бас нэг ойлголт байгаа шүү дээ. Одоо жишээ нь Гитлер бас Герман улсыг маш хурдан босгож ирсэн. Бас нэг тийм түүх байгаа тийм. Өөрөөр хэлбэл фашист. Тэгэхээр фашист үн гэж байна уу гэж. Байна уу? Тийм үн байна уу? Яг Герман нөгөө фашизм чинь өөрөө социализмоос төрсөн байхгүй. Нам нь өөрөө. Тэгээ Германы Гитлерийн намын нэр нь өөрөө Германы ажилчны социалист нам байхгүй. Тэгээд нөгөө Германд социализм ялаад нэг дарагдаад ингэ байжсэн. Социализм руу Герман ер нь эргэцсэн байсан. Тэгвэл бүх өмчийн хураана хувь хүний өмчлөх эрхийг хязгаарлана гэсэн дээр Германы бүх хөрөнгөтнүүд эсрэг байсан учраас өмч төрдөө үлднэ. Хувьдаа үлднэ. Гэд бид нар бол хэдхэн үн тогтооно гэсэн л ийм загвар л та. Тэгээд тэр одоо фюрер бол Гитлер бол хэдхэн суур үнд гартаа атгсан байхгүй. Тэр дотор нь жишээ нь мөнгөний тоо, мөнгөний хүү, цалин, татвар, бензин шатхууны үнц гэдэг юм уу те, цахилгаан уур ус дулааны үнц гэдэг юм уу ийм хэдхэн суур үнийг атгах тэрнээс бусад систем нь одоо энэ зах зээлийн татвар орох уу? Үнэнд татвар орох уу? Татварыг үн гэж тооцдог. Бүр мөнгөний тоо хэмжээг үн гэж тооцдог. Мөнгөний хүүг үн гэж тооцдог. Төрийн барьж байгаа үн гэдэгт орол тооцдог. Тэгэхээр яг хөө тэр Гитлер чинь ингээд энэ хэдэн суур үнийг атгахчаар энэ хэдхэн суур үнээр дамжуулаад улс эх орныг шууд дарангуйлж болдго юм байна, боловсруулдаг юм байна гэдгийг Гитлер харуулсан шүү дээ, тий. Тэгэхээр одоо яаж шин ингэж боловсруулж ийн гэхээр ингээл татварыг төр ингээл тогтоогоо явж штэ. Татвар гэдэг үн юм байна тий. Тэгээд татварыг тэгэхээр ингээд одоо талхны үнэн дотор чинь татварын эзлэх хувь нь баг талхны үнний нийт үннийх нь баг 30-40% татвар орцнуудаас амарч байна. Яг нь талхны үйлдвэр болохоор талхны үйлдвэр 10% татвар төлөвлөлтэй. Гэтэл талханд орсон материалуудыг үйлдвэрлэсэн тэр хэлсэн чихэр давс одоо гойрол юу соод мод юу гэдэг те өч 40 имийг үйлдвэрлэсэн компаниуд бас 10% татвар төлсөн байгаа гэж бодохоор тэр талханд орж байгаа татварын нийт хэмжээнд тийм талхны үнийн тал хүртэл ороод ирчихгүй. Тэгэхээр одоо ингээл татвар гэдэг юм уу цалин гэдэг юм уу тэр мөнгөний хүү гэж шүү дээ тий. Одоо манад мөнгөний хүү чинь жилийн 28% байна уу жигсэн дунд ч юу тий. Тэгэхээр 28% хүү гэдэг чинь нөгөө бодит үнэн дээр 28% нэмэгдүүлнэ шүү дээ тий бас үнийг нэмэгдүүлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ эднэрийг яагаад суур үн гэж яагаад нэрлэдэг байгаа юм гэхээр энэ бүх бараа бүтээгдэхүүний үнийг бүрдүүлэгч анхдагч зардал болж байгаа байхгүй. Тог цахилгааныг бүгд хэрэгжилж байгаа тий. Тийм учраас энэ суур үнийг барьчих юм бол нийт эдийн засгаа барьж болно л гэж. Одоо тэгэхээр шүү дээ. Одоо энд за яг хуу ингээд чөлөөт үн гэж социалист үн, фашист ингээд дарангуул
Социализм бол угаасаа ойлгомжтой төлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг гэдэг үнийн бүгдийг барьж чинь. Энэ социализм ер нь үр ашигтай байж чадах юм уу? Үнийн ингээд тогтоогоо барьж байгаа. Одоо би чамд их гоё түүх ярил л та тий. Баабурга нөгөө нэг Хантерлүүсийн үн чөлөөл гэдэг номны өмтгөлийг бичсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр Баабурга айгүй гоё түүх бичсэн байдаг. Нэг мэрэгжилтэн иржилтэй Баабургын ажил дээр. Тэгээ нөгөө мэрэгжил гадаад мэрэгжилтнээ аваад ингээд хоол унданд оруулаад амралт цугаалгын газар аваа явна үстэй. Тэгээд Баянгол ресторанд орохоор нөгөө ундаа чинь төгрөг 20 мөнгө байж штэ. Улаан ус гэдэг чинь төгрөг 20 мөнгө. Баянгол ресторан дотор. Тэгээ гараа зүгээр гудамжны дэлгүүрт орохоор бас төгрөг 20 мөнгө байж гинэ нөгөө ундаа. Өмнө говь руу жуучны бааз руу аваа явсан чинь тэнд бас жуучны бааз төгрөг 20 мөнгө байж гинэ нөгөө ундаа. Тэгээ нөгөө жуулчин асуусан гэж аахгүй. Энэ Баабургаан гарт нэг ундаа бариулаад энэ ямар жинтэй байна гэсэн чинь Баабургаан ингээд жигэнж үзээд 1 кг орчим байна гэсэн гэж аахгүй. Тэгээд энэ сая ингээд энэ онгоцоор 600 км надтай цуг нисээд айгүйх олон авдар ундаа ирсэн. Тэгэд яагаад энэ онгоцны зардлыг яагаад энэ ундаан дээр шингээхгүй байгаа ингээ гайхаа асуусан гэсэн. Тэгээ Баабурга юуста над хариулт олоогүй би энэ тухай бодож үзээгүй байна гэж хэлээд өнгөрсөн гэж байгаа байхгүй. Өөр нэг гоё жишээ ярив заа. Социализмын тухай жишээ авч байгаа шүү дээ. Тэр үн төрөөс үн тогтоодог чинь юм болоо байна гэдгийг. Тэгсэн чинь ингээд завхнаас 5 тонн бензин аваад иргээ хот руу ураал машин явуулж байна гинэ. Энд бодит түүх. Тэгээ тэр ураал машин чинь нэг 5 тонны сэрчээр байхгүй 5 тонн бензин ачна. Тэгээ ураал машин чинь хамгийн гол нь 100 литр бензин зарцуулдаг тийм авраг идэхгүй. Тэгээд Улаанбаатар руу явлаа 5 тонн бензин авчирлаа. Ирэх очихын 2000 км явлаа. 5 тонн бензин авлаа. 2 тонны өөрөө хэрэглэж. 2 тонны өөрөө хэрэглээ. Тэгээд 3 тонн бензинтэй очиж байгаа хгүй. Завхандаа. Тэгээд бензин төгрөг 10 мөнгө юм бол ингээд 5500-аар 5 тонн 5500 төгрөгөөр 5 тонн бензин авсан байх ёстой да. Тэгээ 2 тонны байхгүй 3 тонныг зарна. Тэгээд зардлаа, цалингийн, тэгээд илэгдэл хоригдол дээр нь ашиг нэмийг лав 3 төгрөгөөр зархаас наашгүй штэ уг нь бензинээ. Гэтэл завханд төгрөг 10 мөнгө л байгаа байхгүй нөгөө бензин. Тэгээд тэр хуваарлтын эдийн засаг гэж наатах ш. Тэгэхээр ингээд зүгээр л хуваарлдаг. Монгол улсад 2 өөр ашиг хэрэгсээ байна. Монгол улсад 2 сая ширхэг гутал хэрэгтэй гээд үйлдвэрлэлчин. Тэгээд тэр амирууд хийдгээ зүгээр аччихна. Тэр үн тогтоц 45 гутал 75 гутал нар гээд бид нар тэгээд лав 40 жил нэг үнээр явсан шүү дээ. Үр ашиг нь яах юм? Тэгэхээр одоо чи ингээд харал та төр ингээд социалист төр ингээд бүх юмны үнийг тогтоогоод барьж чагаар наад чи эдийн засаг биш байгаа үстэй. Одоо ингээд эрүүл ухаанаар бодохоор огт эдийн засаг биш байгаа байхгүй. Зүгээр л хуваарлтын механизм. Ингээд төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засаг гэдэг юм чи ингээд эдийн засаг биш болоод тэгээ социалист орнуудын үйлдвэрүүд нь эдийн засаг нь үр ашиггүй болоод унаад сөнөөд тэгээд Горбачев чинь нөгөө үйлдвэрүүдэд түрээсийн гэрээгээр өгөөл тэгээ ажилчид нь өгөхгүй хамтын тооцоотой хөдөлмөр оролцооны коэффициент гэх янз янзын хэлбэрээр ажилчид нь өгөх гэж оролцож байгаа. За боли гэдэг ерөөсөө социализм Горбачев чи өөрөө социализмоос өөрүүлсэн шүү дээ. Капиталистууд биш. Тэрнээс Америкчууд социализмыг сүрүүлээгүй чадахгүй шүү дээ тэд нар. Чадахгүй. Горбачев өөрөө сүрүүлсэн. Бямсурангуа нөгөө өөрөө үнийн комиссийн дарга байж ирсэн өөрөө үнэ чөлөөлж таарна үстэй байнгаатай. Шоглоом түүхийн шоглоом баггүй тий. Тэгээ үнэ өөрөө ингээд өн чөлөөлжээд ихтэй яасан гэхээр 35 нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг аваад үлдсэн. Тэгээ одоо хүртэл тэр нэвэрээ байхгүй. Би нэрцэн нэвэрээ. Тэр нь ямар үн юм бэ гэсэн чинь нөгөө Гитлерийн барьж исэн үннүүд байхгүй. Суур үннүүд нөгөө тог цахилгааны үн, цайлан, бензин шатхууны үн, татвар, зээлийн хүү, мөнгөний хэмжээ эднэргээд энэ нөгөө суур үн гэдэг юм аваа үлдчихээр манай төр яг фашист төр болцсон байгаа үстэй. Тэгж харагдаж байна шат. Өөр нь бас нэг ярьдаг шүү дээ. Очир утгай. Төлөвлөгөөний комиссд байхдаа эдийн засгийн үр ашиг харин тооцоод үзэхээр
150 жил ажилласан ч нэмэх ашиг гарахгүй. Гэтэл тэр хооронд нөгөө 40 50 жил одоо нөгөө морали илэгдэл тоногдох хоромж барилга байгууламж нь илэгдээд дуусчих гээд байдаг. Ийм байсаа ингээд нэг тийм уншиж. Тийм учраас яг социалист үйлдвэрүүд чинь социализм задрангууд нөгөө ажиллах үр ашигтай ажиллах боломжгүй тэгээд ер нь дампуурсан. Энэ бол бас нэг том шалтгаан л да. Мөнгө байхгүй болж дампуурсан. Үнэн. Гэхдээ бас нэг том шалтгаан тэр ихгүй. Монгол фашист дэглэмд байна уу? Ер нь бол байж таарж шүү дээ. Одоо ингээд Гитлерийн барьж исэн суурнуудыг барьж байна. Тэгээ энийг одоо яг тэр битгийл одоо ингэж байгаа үстэй автобусны үн төр барьж л байгаа үстэй. барьж байгаа. Үнийн тогтоож. Тэгээ автобусны үнээс цахилгаан станцаас гарч байгаа дулаан мулаан хүртэл ингээд бүгдийг барьж штэ замд нь үн тогтворжуулах хөтөлбөр чинь ингээд ноолуур маах юу муу гэл ингээд бүгдийн үнийг бариад хамгийн сүүлд тэр цахилгаан станцаас гарч байгаа тог могийг ингээд барьж штэ. Тэгэхээр аль ч оронд ингээд автобус чинь айгүй энгийн бизнес байхгүй юу. Нөгөө жирийн солонгос хүн автобусны компани ажилуулаад ашигтай ажилуулаад ингээд болдог. А манад л болохгүй. 10 хэдэн компани бүгд ингээд дампуураа байж байгаа шүү дээ. Тэгээд ард түмнээр нийтийн тээвэр мэврээ сайжруул гэдэг нь төрд ашигтай. Ашгүй. Би автобус оруулаад ирээд төрн автобус оруулж ирэн тийм үстэй. Хэд дараалал жил автобус оруулж ирлээ. Янз янзын автобус парк шинжилэл байгаа. Тэгээ төр оруулж ирдэг. Тэгээ дунд нь өстө янз янз завчин үстэй. Тэгээд өмнөх сэдвт бид хоёр ярьсан шүү дээ. Нөгөө төрийн өмч гэдэг лай байна. Энэ социализмоос ирсэн. Гэт энэ төрийн өмч төрийн тогтоосон үн хоёр дөрөвдүгээр цахилгаан станцдаг чинь нийлчихгүй юу? Тэгэхээр бүр янзын аавн үстэй одоо нөгөөдөл чинь хааштай ашиггүй ажил нь төр нөгөө хямд цахилгаан дулааны үн тогтоосон авчин хааштай дөрөвдүгээр цахилгаан станцад ашиггүй ажил нь тодорхой тэрнгүүрэнд алимдуулаад гөвж өгнө үстэй, цавчиж өгнө үстэй нөгөөдөл чинь хааштай алдагдaltaа. Тий, тэгээ төрийн өмч ёо моё гэхгүй байна тий. Тэгээ тэгэн гут нөгөө ялс намын итгээд очиж сууж байгаа төстой цавчиж өгж байгаа учраас дөрөвдүгээр цахилгаан станц чинь яг өөршгөө дөрвөн цахилгаан станц барих мөнгөөр зөвхөн засвар хийцэн сууж яана гэж байгаа шүү дээ. Би энэ 18 онд нөгөө капиталист намын тунхаг гэдэг ном бичиж байхад би сонирхож ирсэн. Багнуурын уурхайг нүүрсийг тооны $17 дөрөвдүгээр цахилгаан станц руу ачиж 17,500 байсан. 17 төгрөгөөр 17,500 төгрөгөөр. Гэхдээ тэр нөгөө нэг үйлдвэрийнхээ зардлаас илүү гардаг. Тийм тэгэхээр нөгөө тэр багнуурын уурхай дээр ингээ үн тогтоочхоор нөгөөтг чинь хямд үн тогтооцсон учраас ашиггүй ажиллана тий. Тэгээд дампуурна. Тэгээд маш ашиггүй ажиллаж. Багнуур ядж байгаад хувьцаат компани шүү дээ. Уг нь нээлттэй компани бол бирж дээр гарцсан байгаа компани ингээл нээлттэй болно, шудраг болно, санхүү сайжрна мажна гэж ярьдаг үстэй бид нэ тэгтэл тэхгүй л байгаа үстэй. Нөгөө төр орж ирэл үн тогтоочвол багнуур олборсноос хямд үнээр дөрөвдүгээр цахилгаан станц руу нийлүүлж таарна. Хичнээн вагон явдгийн өдөртэй. Ингээл тэгээд тэнд дандаа алдагдaltaй ажилтдаг. Тэгээд сүрж байгаа тэр компани. Багнуурын нялгаж хорийн бассейн тэр нөгөө нялгаж хорийн бассейн гэдэг бол хөрн нүрсний энэ дэлхийн баг хамгийн том орчих байхгүй. Хамгийн том бассейн шахах байхгүй. Тэгсэн мөртлөө яагаад ингээ ашиггүй ажиллаж байгаа гэхээр зөвхөн үн тогтооно гэдэг юм бол орч ирэл ингэж сүрүүлж. Чөлөөт үн байсан гэж бодъё. Одоо багнуур дээр. Багнуур дээр чөлөөт үн байж байгаа. Тэгээ багнуур жинхэнэ хувьцаат компани ёсоор ажилласан бол цахилгаан станц зарсан нүүрснээс ашиг олно нэгдүгээр. Хоёрдугаарт одоо багнуурын нүүрс чинь нөгөө нефт химийн үйлдвэрийн хамгийн том үйлдвэрлэлийн түүхийд шүү дээ. Эрчим хүчний түүхийд те газны түүхийд тэгээ шүү полимер химийн аж үйлдвэрийн түүхийд болж байна те. Тэгээ бүр тэнд хэд бол хэдэн цахилгаан станц барьж байгаа хятад руу тогоо зарж болно үстэй. Гэх мэтлэн ийм сайхан бизнес болох юм бизнес болж чадахгүй ингээд сүрж байгаа нь бидний нүдэн дээр. Тэр чинь энэ төр орж ирэл үнгээд жижигхэн барьцнаас болж байгаа байхгүй. Одоо жишээ нь ингэ л та тий. ТЭЦ дөрөв нэгэнт ярьсных. ТЭЦ дөрөв монголчууд дийлэнх нь мэдэхгүй. Тэнд бид бол юугаар л мэдэхгүй хөр нөгөө цахилгааныхаа төлбөрийг хараад мэдэн шүү дээ. Өөр тэрний ардталт ямар цахилгаан станц яаж ажиллаад байгаа надад бадгүй байхгүй. Гэхдээ яг тэр нөгөө бизнес чинь үл үзэгдэх тэг үл харагдах тал, ил харагдах тал гэдэг юм хоёр тал байдаг гинэ. Агуу Бастиа тэгж хэлсэн би хэлж байгаа юм биш. Бизнест үл харагдах тал,
ил харагдах тал гэж байдаг. Ил харагдах тал нь бид нар нөгөө цахилгаан дулааны юм муулгачууд нэмэх юм бол бид нар огцруулна эднэрийг гээд хайж байгаа бидний юм тэр мэдж байгаа юм. А мэдгүй байгаа юм цаана гарч ирж байгаа тэр их гоё баахан завчаа мавчаа тэр үн өсөж байгаа тэр төр ашигтай амар их ашиг машиг өгж байгаа мөгж байгаа гэдэг ийм юмнууд нь үл харагдах тал. Тэгэд бид нар цаахан харагдж байгаа сайхан харагдаад байгаа юм чи цаана тийм их хор хөнөөлттэй гэж ил тайлбарлаж байгаа хгүй тэр. Одоо тэгээ нөгөө талд нь шүү дээ. Нөгөө засгийн газар ч үнэ бариад үлдсэн. Сайн дайж биш шүү дээ. Нөгөө ард иргэдийнхээ орлого амжиргааг ингээд зардал талд нь дарагдахгүй байхын тулд барьж байгаа нэг юм одоо нэг их орончийн дүр эсгэж шүү дээ. Энэ яг эхлээчүүл яг их орончийн дүрээр үн барьдаг байсан. Одоо бол үн бариул цаана завчаа гарах юм байна гэдгийг мэддэг болчих хэрэгээр айгүй олон докторжуул хөтөлбөрүүд гаргаж ирж юм олж штэ задлж байна. Тийм үстэй. Тэгээ яг үнэхээр ард түмнээ бодоод байгаа юм бол үн чөлөөл. Тэгвэл ард түмнээ хайрлалаа гэсэн үг шүү дээ. Ерөн зүгээр тэр үнтэй ноцлох ямар шаардлагатай. Үнэхээр ингээд энэ ард түмэн ядуу учраас энэ цахилгааных нь үнийг, бензиных нь үнийг, талхных нь үнийг, махных нь үнийг, байшингийнх нь үнийг ч гэдэг юм барина гэж яхахын оронд намайг баян болгоё гэвэл яасан төр ер нь 5-7 ордыг ард түмдээ хуугаа өгчүүл тэр идэж уугаад байгаа тэр ордыг ард түмдээ өгчүүл бид нар 100 мянган доллартай болно шүү дээ. Хүн бүхэн шүү дээ. Ер нь нэг 100 мянган доллартай яага болох юм бэ гэхээр хүмүүс нэг жоохон эргэлзээ байгаа болов. Тэрийг энийг дараагийн нэг юугаараа нэг яри лавар. Бүр тооцоог нь гаргаж хагаад ийм учраас энэ хүн нэг хүнд ийм 100 мянган доллар онгодох бололцоотой юм байна гэдгийг гаргаад харуулчих. Тэнийг бол дараад нь орхив. Яриа тасалсан уучлаарай. Ерөн зүгээр Монгол улс ингээд нэг хүсээд нь штэ. Монголчууд Монголын сэхэтнүүд бүгд л ингэж чинь за цомхон, чадварлаг, хязгаарлагдмал, хүчрэхэг, нээлттэй нийгэмдээ тэгш үйлчлдэг тийм төр зэсгтэй болмоор байна гэд 30 жил ярьлаа. Тэгээ тэр хязгаарлагдмал төр гэдэг юм яаж үүссэн гэхээр яг нөгөө Адам Смитийн онолоор үүсэхгүй юу? Одоо Фридман ингэж хэлсэн байсан. 1776 онд 2 том бүтээл төрсөн. Энэ хоёр хоёулаа хязгаарлагдмал төр бий болох онолын үндсийг гаргаж өгсөн л гэж Фридман бичсэн байгаа байхгүй. Тэр нь нэг нь 1776 онд бичигдсэн Адам Смитийн одоо чөлөөт үл үзэгдэгч гар эдийн засаг аваа явуучнаа төр оролцож болохгүй гэдэг онол бичсэн чинь эдийн засаг дэх төрийн оролцоо багассан. Тэгээд Англи, Америк, Франц гэх бүх энэ капиталист орнууд чинь хөгжчихлөө. Компаниудын нуруунд дээр хөгжиж байгаа шүү дээ. Маш олон сайхан төрийн нуруунд дээр биш. Маш олон сайхан олон компаниуд том үндэстэн даамсан корпорациуд төрөөд тэгээд тэр улс орн сайхан болчиход байгаа байхгүй. Эдийн засагт нь хязгаарлагдмал байх, эдийн засаг төр хязгаарлагдмал байх тэр онол нь Адам Смитийн улс төрд төр хязгаарлагдмал байх нь тэр Томас Жефферсоны бичсэн тусгаар тогтнолын тунхаг Виржиниагийн үндсэн хууль эднэр гэдэг энэ баримт бичгүүд гэж байгаа байхгүй. Тэгэхээр улс төр нь хязгаарлагдмал. Тэгэд ийм байх юм энэ хоёр зохиол гарснараа энэ Америк хязгаарлагдмал төр зэсэг улс төр эдийн засагт хоёуланд нь маш хязгаарлагдмал тийм холбооны засаг төр тийм байгуулж чадсан гэж Фридман бичиж байгаа байхгүй. Би бас хэлж байгаа юм биш шүү. Фридман хэлсэн. Харин би дээр нь юм нэмж хэлэх юм бол тэр хязгаарлагдмал улс төрд төрийн оролцоог хязгаарлаж байгаа өшөө нэг чухал ном гарсан 1748 оны нөгөө Шарль де Монтескигийн хуулийн амын сүнс. Тэрүүгээр чинь улс төрийн эрх мэдлийг 3 хуваагаад тэгээд харилцсан биеийг хянуулаад тавьчихар чинь улс төр насар хязгаарлагдмал болсон. Дарангуулагч болж болохгүй байхгүй. Аль нэг институцэнд давмгаалж чадахгүй. Тий. Тэгэхээр Фридман дахиад нэг үг хэлсэн байгаа нь ингэж хэлж байгаа байхгүй. Эдийн засгийн эрх мэдэл, улс төрийн эрх мэдэл хоёрыг ингээ нийлүүлээд нэг гарт төрдөө өгчих юм бол тэр төр чинь төгс дарангуулагч болно л гэсэн. Тэгээ одоо бид нар бол эдийн засгийн эрх мэдлийг бүгдийн төрд өгсөн, улс төрийн эрх мэдлийг бүгдийн төрд өгсөн. Бүр манай Монгол эрх мэдэл хуваарлалцгүй шүү. Хуваарлагдаагүй. Бүр нэгжийн удирдлагаас хууль тогтоох институцийг хатгаж байна.
эдийн засгийн үн тогтоох болон бусад төрийн өмчгдөг этгээр нь бүгдийг натгаж байна. Үндсэн хууль дээр эдийн засгийг төр зохицуулна гэж бичсэн байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр төр өмчилж чинь эдийн засагт төр өмчилж чинь оролцож чинь зохицуулж. За одоо нэг ийм асуулт асууна л да. Фашист гэж чи фашист зөвшөөрөхгүй байгаад тах шүү. За яг фашист гэдэг тэргээр нь явж болно. Манайх ер нь фашист төр байна. Ядуу байна. Нийтээр орлогогүй байна, мөнгөгүй байна, капиталгүй байна. Тэрийг эргэлтэнд оруулж чадахгүй байна. Нөгөө хүн өөрөөгөө болгоод явчих тэр суур нөхцлөд угаасаа бүрэлдээгүй байгаа учраас итгэж өгөхгүй байгаа байхгүй юу? Тэгэл тийм учраас нөгөө төрөө харддаг тэр суур зарчим яваад ах шиг байна. Тэгэхээр нөгөө хүмүүс үн чөлөөлнө гэхээр ч одоо нөгөө эрчим хүчний чинь суг дээшээ явах юм байна, талах үсэх юм байна, бензин үсэх юм байна, өөр юу гэдэг бүх хүн үсэх юм байна гэдээ айцтай байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ тал дээр нэг хариулт юу байна? Яг Швейцар ингээ бүх хүнээ чөлөөлж л дээ. Тэгээд бүх аж ахуйнууд нь ашигтай болж одоо нөгөө 5 толгой ашигтай, баг нуур нь ашигтай, 4-р цэцлэгэнс нь ашигтай бүгд бизнес болцсон гоё тий. Тэг ингээд бүгд өндөр цалин өгдөг болоод яваад тий. Тэгээд үн чөлөөлсөн чинь одоо швейцарчуудын швейцарчуудын дундад цалин сарын дундад цалин $6,700 байна шүү дээ. Тэгээд $6,700 байж хахад нэг талах тий $1 $2 болсон хамаагүй байхгүй. Зүгээр ингээ гудан баг. Нөө хил байхгүй шүү дээ. Нөгөө Байшингийнхаа булан торойл нөгөө Австрал руу орчин. Тэнд төмс €1 хэлнэ. Яг байрныхын доотлын юун дээр болохоор нөгөө €5 нөгөө хил төмсөн. Тэгэхээр уг нь одоо Монгол хүний сэтгэлгээ бол би бол одоо Байшингийн булан дээр байгаа €1-ыг төмс авмаар байгаа байхгүй юу? Одоо миний сэтгэлгээ бол гадаад улсаас авах гэдэг шүү дээ. Гэхдээ би бол хямдаа бодоод тэр Байшингийн булан дээр байгаа, Байшингийн доор байгаа дэдгүүр хоёроос би €1-ыг авмаар байгаа. Тэгэхээр Швейцар хүн ерөөсөө тэр €1-ийн төмсийг авдаг. Доошоо буугаад €5 төмсийг авдаг. Тэрний ардтал юу вэ гэхээр үнэтэй нь хамаагүй энэ бол миний төлсөн зардал энэ Швейцар улсынхаа нутаг дэвсгэр дээр шингэн Швейцар хүний орлого болно. Швейцарын одоо татврын гэдэг юу гэдэг нь тэр системд ингээд хувь нэмэр оруулж ийн гэж тэгэж үздэг. Манайд бол тэр систем нь байхгүй л дээ. Энийг юм кейс байгаа. Бас нэг би нэг юм асуух гээд байгаа нь за төрийг бол бид нар төрийн өмчийг өчигдөр ярьсан. Одоо өнөөдөр үний ярьж байна те. За үнээс гадна ер нь энэ Монголд хүмүүсийн орлогыг бид нар өсгөх тухай ярьсан те. Ингэж бид нар үнийг өсгөж чадах юм байна гэдэг нэг төсөөл нэг хүмүүс нэг бууж өгөхгүй байгаа бол үнийг өсгөчлөө. За өслөө гэхэд тэр үн бол тодорхой хэмжээнд л өснө. Өөрөөр хэлбэл миний асуух гээд байгаа юм нөгөө үнийг чи манайх нэг инфляц гэдэг нэг хэрэглээний сакс гэж нэг юм тавьж байгаад инфляц гэдэг юмар нэг хэмжээд байгаа шүү дээ. Гэтэл хүн яаж суур үнэтэй яаж хичээсэн хүн би өдөрт нэг талах гэдэг бол нэг л талах гэдэг. Тийм би тэр бомтон болчлоо гэд учиргүй 100 талах аваад унахгүй шүү дээ. Нэг л талхаа идэнэ. Айгуул талхадгаа болоо торт идэнэ үстэй чинь. Тэгэхээр нөгөө би ямар ч ядуу байсан нэг талах авна. Яаж ч байдсан нэг л талах авна. Тэгэхээр нөгөө талхны үн чинь учиргүй 10-20 дахин өсөөд эдэггүй угаасаа тэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компаниуд нь яг гэрийнхэн доотлын дэлгүүр тавиач өгөөд тэ хөргөж мөргээл ингээл хямд үнээр өрсөлдөд ингээд явдаг 100 жилийн өмнө Америк талхны үн тэ $1 гарсан байсан одоо ч хэврэл байгаа байхгүй нийлүүлэгч болно та өрсөлдөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн угаасаа тэгээ өсдөг байхгүй баахан төмрийн дараа нь сэргээн босголт явах гэсэн нөгөө барааны үн замбраагүй өслөө энийг үний асуудлыг шийдэж өгөөч гэж санал тавьсан ширифтэй тэр кейс биш тэгээ нөгөө гал гараад барилгын материалын үн бүх байшин шатсан. Дахиад байшин тэнд бөөн байшин засан шүү дээ. Тэгсэн барилгын материалын үн хэд дахин өсөд. Тэгэд ерөнхий прокурорт гомдол гаргадаг юм билээ Америкчууд. Цагдаад биш. Тэгээ ерөнхий прокурорт гомдол гаргасан. Ерөнхий прокурор нь бол юу ийм байр суурьтай байж байгаа. Яг хөө тэгээ үн өсвөл тэгэл бусад мужууд чи ашигтай байна гэдэг наашаа юм авчраа зараад тэгжтэл буугаад бүр тэрнээсээ ч доошо буу штэ. Жохоо харж гэсэн. Тэгэхээр энэ тэр эрэлт нийлүүлэлт гэдэг юм чинь тэр үнийг ингээ хөдлөж байгаа шүү дээ. Тэ? Эрэлт өсөх юм бол үн өснө. Эрэлт багасах юм бол тэ үн. Тэгэхээр эрэлт өсөхөөр үн өснө. Тэгэд
үн өслөө гэдгийн гут эн чинь нөгөө үл үзэгдэж гарна ажиллах боломж нь байхгүй. Ой тэнд амар үн өссөн гинэ те. Тийшээ авчиж энийг энд зарагдахгүй байгаа бид нэр баг үнээр зарах махааслахаас тийшээ очиж зараа гээл ерөөс. Олон асар олон. Тэгээд ингээд үл үзэгдэж гар ажиллаж байгаа механизм л ерөөсөө тэр. Тэнд үн унччих нь тийшээ явах хэрэггүй. Гэтэл манайх үнийг өсгөгчгөө болгочгөө төрн ингээ барьчихаар тэр компани сөнөх гэж юм уу те өсөд байгаа юм уу яагаад байгаа мэддэхгүй шүү дээ. Тий. Тэгээд шууд дампуурл руу нөгөө уг нь ингээд үн өсөөд буугаад тэгээд тэр нь ингээд мөчлгүүдээрээ ингээд зохицуулагдаад явж итэл явдаг ёстой хууль нь эдийн засгийн ерөнхий хууль чинь тийм ээ мөчлөг богино мөчлөг урт мөчлөг дунд мөчлөг гэдэг байна шүү дээ. Тэгээд тэр богино мөчлөг дотор чинь үн нэг 5-10% тий ингээ 20-30% унаад өсөөд байж яхан чөлөөтэй байж тал манайх пад гээд хаачгаар зах зээлийн үйл үзэгдэгчээр ажиллах боломжгүй. Үн хөдлөхгүй хаад хүн ер нь яаж наймаа гэх юм. Нэг бол үн ингээд өдрийн хэд саваад байгаа газар бас бизнес хийж болохгүй яах вэ? Заасан авангу шатчихл яах вэ? Тэ? Тэр юм аимшигтай. Тэгэхээр үн хэд амар саваад тэр гиперинфляцийн ороод тэ. Манайд чинь нөгөө сүржит лаа чинь тэгэхээр тэр болохгүй юм байна. Үн огт хөдлөхгүй байгаад чинь болохгүй юм байна. Тэгэхээр үн жоохон хөдөлж ижил бизнес явж байгаа байхгүй. За Швейцар 8 сая хүнтэй 8 сая хүн амьдрахад чинь за саяын хэлсэн автобуснаас ахгуулаад те ингээл цаашаа нэг хувцс өмч таарна хоол идэж таарна гэл ингээл явал цахилгаан эргэлж чадна гэл ингээд автобуснаас ахгуулаад цахилгаан станц хүртэл нэг 1000 орчим бизнес байна гэж бодъё те. Тэд нар Швейцар их бол бүгд ашигтай ажиллаад бүгд өндөр цалин өгөөд өндөр цалинтай өндөр үнэтэй юмыг авахаар нөгөө бүх компани ашигтай ажиллаад ингэ явж штэ. Манайх болохоор яасан гэхээр автобуснаас ахгуулаа станц хүртэл бүх бизнес нь ийм саажилтаа дандаа хямралтай байдаг болчиход байгаа учраас электр алдагдaltaй. Тийм 6000 гоо штэ бүр маш бага цалин өгөн тэгээд бид нар бүгд ядуу цалин гэж тэ нулимс шиг юм ярина. Тэгээд хэрийн баргийн юм хөдөлтөж авч чадахгүй болчихж байна. Тэгээд ингээ харахаар адилхан л 1000-аад орчим үйлдвэр байна уу. Тэнд бүх нөгөө төрн бизнест оролцох байх учраас бүх бизнес нь цэцгэлээд янзын гоё болоод бүх иргэн байж байгаа. Них гоё адилхан 1000 үйлдвэртэй байж гээд иймэрхүү жишг харагдсан шүү дээ ер нь. Тэгэхээр манад тэр 1000 үйлдвэр нь бүгд саажтай байж байгаа байхгүй. Тэгээд төрийн оролцооноос ч болоод Монголын 1 2 3 4 дугаар салбар ингээд бүгд дампуурчаад байгаа байхгүй. 1-р салбар нь уул уурхай дампуу. 2-р салбар барилга дампуурсан. Төр нь бүр өөрөө хийж байгаа юм чинь өөрөө тоосох гэдэг өөрөө байшин барина гэ нийв иш батал барай шагаа ороод ирнэ шүү дээ. Тэгээд докторжуулах хөтөлбөр баахан хөнгөлтөө зөөл үн мөн те нөгөө үн. Тэгээд сүүлдээ нөгөө хэдийгээ шоронд өөрсдөө ач. Нөгөө зөөл тийм. Тэгээ 3 дахь том салбар чинь нефтийн салбар, 4 дахь том салбар, махны салбар ингээд бүгд ингээд дампуураад байна. Өөр ингээд төрийн мөн тогтоож байгаа, оролцож байгаа, өмчлөл оролцсон бүх салбар дампуурч байгаа. Нөгөө төрийн өмчийн бүх үйлдвэр ашиггүй байгаа үстэй. 50 их 80 төгрөгөөр үнэлэгдэх үйлдвэрүүд бүгд ашиггүй байгаа чинь тий. Тэгээ хувь нэмэр байхгүй. Тэгээд дээр энэ төрийн өмчлөл, төрийн оролцоо, төрийн зохицуулт гэдэг юмыг халахгүй бол нэг бол бид нар социализмдаа байгаа л гэсэн үг, нэг бол фашизмд байна л гэсэн үг. Социализм ч биш, фашизмд л байж таарад байна шүү дээ. Социализм чинь ядаж ингэ шүү дээ. Нөгөө бүх хүнийг барьж байгаа учраас бүгдийг нэг доош нь унгаачихгүй бариад байна шүү. Тий, бариад байна шүү дээ. Одоо энд чинь бол бүгдийг ажилгүй гудамжинд хөөж гаргачаад татвар аваад дээр нь нэмээд үнийг барьчаад энэ хэмж төвшөндөө та нар амьдраа гэдэг байгаа чи одоо юу гэх юм. Тэгээд засгийнхаа эрхийг, эдийн засгийнхаа бүх юмыг үн болон өмчөөр нь дамжуулаад атгачаад. Тэгэхээр эдийн засаг дээр үндсэн хуулийн дээр эдийн засгийг төр зохицуулна гэж байж байгаа. Тэрийг өөрчлөхөөс аргагүй шүү дээ. Тэгээд бид нар үндсэн хуулийн өөрчлөлт барихаас аргагүй шүү дээ. Боловсруулахаас аргагүй л байна. Тэгээд энийг ярихаар хүмүүс нь олон нийт маань ойлголт бас муу байгаа даа. Энийг ярихаар баг хариг гаригийн хагас галзуу юм ярьж гин гэж яриад байна шүү дээ. Ер нь бол яг үндсэн зарчмыг сайн ойлгох юм бол өнөөдөр нэг дарга гарч ирээл за ийм гоё болгоно гэж ярьж байгаагийн ард дандаа нийгэм эдийн засгийг хорлож байгаа юм байна. Яг тэр бол үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ирээд байна бас. Нөгөө талаас харах юм бол. Тэгэхээр бид зайлшгүй өөрчлөлт хийх ёстой. Өөрчлөлтийг өнөөдөр хэн ярьж ийн гэхээр эрх барьж байгаа дарга нар ярьж чадахгүй байна. Тэд бол зөвхөн дараагийн сонгогдох нөхцөлөө харсан тийм л юм ярьж байна.
Гэтэл энд 3 сая 400 мянган хүнийг Манай нам л ярьж байгаа дээ. 3 сая Ингэж 400 өөрчлөе. 3 сая 400 мянган хүнийг өндөр орлоготой болгоё, хөрөнгөтэй болгоё, капиталтай болгоё, төрийг цомхон болгоё, төрийн өмчийг бүр төрд өмч байхгүй цомхон болгоо, төрийн өмчийн тэр капиталыг ард иргэдээ хувьцаат капиталаар эзэмшүүлье, бизнес болгоё, эрүүл харилцаа руу шилжүүлье гэдэг чинь. Тэгэхээр энэ бас нэг том шалтгаан бол энэ үн барьж байгаа. Товч дүгнээд хэлэх юм бол тийм ээ. Хизээ бид нэр чөлөө төлөв шилжих юм те. Тэгээд нөгөө Адам Смитийн 1776 оны ном шүү дээ. Бид нар одоо 21-р зуунд байгаа шүү дээ. Яагаад тэрийг ойлгоод хэрэгжилчдэг эднэр те. За тэгэхээр хязгаарлагдмал төр зэсгтэй болъё гэж бол Адам Смитийн тэр онолыг хэрэглээч. Джефферсоны Монтескиго хэрэглээч. Тийм. Ингэх юм бол хязгаарлагдмал цомхон нийгэмдээ тэгшүүлж тийм ухаалаг төрмөр гэдэг байгаа юм чинь тэртэй тэрнээс ухаалаг төр гэдэг чинь нөгөө төц машин дээр очрлуулахыг хэлэхгүй шүү дээ тийм биз дээ ухаалаг бүр ухаалаг төр гэдэг ийм өнгөд ухаалаг төр гэдэг байгаа шүү дээ тийм. За тэгээд өнөөдрийн сэдвийг өвгөр өндөрлөе. Дараагийн сэдв бол юу байгаа лээ? Мөнгөний хувьсгал байгаа шүү дээ. Мөнгөний хувьсгал. Тэрний дараагийнх нь мэдгүй. За тэгэл одоо энэ бас их том сэдв бай өөрөө. Тэгээд хэд байгаа ярьсан. Хуваагаад яриа. Тэгээд дараагийн сэдвээр мөнгөний хувьсгалыг ярилцгаая. Тэгээд та бүхэндээ баярлалаа.